Иохан номны 5 дугаар бүлгийн 19-өөс 29-р Библи байгаа. Иохан 5 дугаар бүлэг 19-өөс 29-р Библи байна. За бүгдээ хамтдаа ээлжлээд уншия. Эхний ишлэгийг би дараагийнх нь та бүхэн маань зэрэг чангаар уншаарай. Есүс тэдэнд үннээр би та нарт хэлье. Эцгээс хийж харуулсныг нь л хүү хийхээс хүү юу ч өөрөөсөө хийдэггүй. Учир нь эцэг юу хийн, хүү нь бас эдгээрийг түнчлэн хийдэг. Эцэг үхсдийг босгоно. Тэдэнд ам өгдөгчлэн хүү бас хүссэндээ ам өгдөг. Эцэг хэнийг ч шүүхгүй. Энэ нь бүгд эцгийг хүндэлгийн адил хүүг хүндлэхийн тулд юм. Хүүг хүндэлдэггүй нь түүний илгээс нь эцгийг хүндэлдэггүй. Үннээр би та нарт хэлье. Үхэгсэд Бурхны хүүгийн дууг сонсох цаг ирж байгаа бөгөөд одоо ирчгээд байна. Сонсосон нь амьлах болно. Амен. Тэр бол хүний хүү тул шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг тэр түүнд өгөв. Хамтдаа уншигураа. Гарч ирэх цаг нь ирж байна. Сайныг үйлдэсэн нь амийн амьлалд, муу муухайг үйлдэсэн нь ялын амьлалд байх болно. Амен. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа үннээр гэсэн сэдвээр эзний үгийг харцгаая. Тэгээ юуны өмнө Иохан номны өнөөдрийн бидэнд өгсөн хэсэг болвол Есүсийн өөрийнхөө амаар хэлсэн өөрийнх нь номлол байгаа. Есүсийн номлолыг задлаад, шинжлээд ярих ийм зүрх зориг, хүч чадал надад бол байхгүй юм. Тийм учраас өнөөдрийн номлол бол тэр чигтээ тунхаглал юм уу тийм ээ байх болно. Есүс өөрөө номлож байгаа учраас түүний үгийг сонсоод та нарын зүрх тэжээгдэж, сүнс чинь улам бүр амьдрч хүчрэгчээсэ гэж эзний нэрээр өрөөж байна. Хажуудлын өндөө хэлье да. Гар утсаа унтраас нь зөвхөн эзэн дээр төвлөрьё. Амен. Орж гарахгүйгээр эзэн дээр төвлөрөд унтахгүйгээр эзний үгэн дээр төвлөрөөрэй гэж өрөөж байна. Амен. За. 19-р зууны хамгийн алдартай сайн мэдээний номлогч болвол Dwight Lyman Moody гэдэг хүн байгаа. Moody байсан байгаа. 19-р зуун буюу 1800-аад оны үед амьдарч исэн хүн. Энэ хүн бүх Англи, бүх Америкийг сайн мэдээжүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгсэн, тийм ээ. Бүх амьдралынхаа туршид бараг 20,000 гаруй хүнд сайн мэдээ тараасан гэдэг ийм тийм ээ албан бус тоо яригддаг алдартай сайн мэдээч юм байгаа. Тэрээр хамгийн анх 17 наснда хөдөөнөөс Бостон хотод ирж ажил хийхээр болсон. Ингэхдээ холын хамаатны ахындаа ирээд тэдний гутлын дэлгүүрт нь ажиллах болсон байгаа. Гэрт нь байнга. Яг энэ үгээр хамаатай ах нь түүнд ганцхан болцол тавьсан. Тэр нь бол чи нэм гариг бүрийн цуглаанд надтай цуг явна. Хэрвээ чи цуглаанд таслахгүй үргэлж надтай цуг явна гэвэл чи манад байгаад манай дэлгүүрт ажиллаж болно. Би чамд цалин өгнө. Тэгээд Moody мэдээж байртай бас ажилтай байхын тулд ахыхаа болцыг хүлээж аваад нэм гариг бүр тэр цуглаанд явдаг гэсэн. Ирж очоод ойлгохгүй завсар явж итэл нэг өдөр хүүхдийн цуглаанд үйлчилдэг нэгэн багш ард нь хурч ирээд нуруунд дээр нь зөөлхөн гараа тавьснаа. Есүс чамд ямар их хайртайг би чамд яриул чи хүлээж авах уу гэж асуусан баг. Энэ асуултанд Moody өөрөө ч мэдлгүй тэгье. Амен гэж хариулаад улмаар Есүсийн сайн мэдээ сонсож тэр мөчөөс эхлэн чуулганд тийм ээ албадлагаар шантаажинд орж биш үнэн сэтгэлээсээ хамрагдаж ирсэн бөгөөд энэхүү богино сайн мэдээний үр дүнд
бүхэл бүтэн 100-ны хэмжээнд хэдэн зууныг дамжиж яригдах алдарт сайн мэдээ чинь төрөн гарсан байна. Сайн мэдээний дотор байдаг ам, тэр амийн үр ийм хүчтэй. Энэ амийн үр таны, миний аманд байдаг гэдгийг бүү мартаасаа гэж эзний нэрээр ерөөж байна. Бидний дотор сүнсийг хайрлах Бурхны хайр байвал тэр хайраас улбаалсан сайн мэдээний хүч чадал бидний аманд оршдог юм аа. Амен уу. Тийм учраас хамтынтэй чуулган сайн мэдээ тараадаг. Сайн мэдээ дотроо тэгээд явж тис чаддаггүй. Гаргаж хэлэхгүй л бол дэлбэрчих гээд байдаг хүмүүс болоосоо гэж Есүсийн нэрээр та нарыгаа ерөөж байна. Амен. За баларсан бүгдээрээ тийм болсон шүү. Амен. За өнөөдрийн Есүсийн номлолыг уншаад утсан чинь хамгийн гол анхаарал татсан зүйл бол үннээр гэдэг энэ давтамжийг 3 удаа хэлсэн байгаа. За үннээр гэдэг нь хэрвээ нэг удаа Есүс үннээр гэж хэлвэл үнэхээр үнэн гэсэн үг. 2 удаа бүр үннээр гэвэл бүр үнэхээр жинхэнэ үнэн гэд хүч нэмэгдүүлж байгаа ийм еврей уран зохиолын бичлэгийн хэлбэр байгаа. Үннээр гэдэг нь үнэхээр үнэн бөгөөд цоор ганц бөгөөд энээс үнэн гэж байхгүй, хизээж худлаа байхгүй, үнэхээр туйлын үнэн юм а гэсэн санаа явж байгаа. Тэг өнөөдөр номлыг уншаад Есүсийн номлыг уншаад үтсэн чинь үннээр гэдэг энэ хэллэг 3 удаа байгаа бөгөөд энэ 3-аараа 3 багцолж байгааг анзаарсан. Энийн хамгийн ихний багц нь 19-с 23 дугаар Библи байгаа. 19-с 23 дугаар Библийг уншаад үзтэл надад асуулт төрсөн байгаа. Ямар асуулт төрсөн бэ гэхээр Есүс зөвхөн эцгийнхээ хийгсэн ажлыг л хийдэг. Эцгийнхээ хийсэн ажлыг хараад түүнийг нь л хийдэг гэж хэлсэн байгаа. Тэрнээс өмнө энэ хэсгийн өмнөх хэсгийг харах юм бол Есүс Бетсада цөөрмийн дэргэд 38 жил өвчтэй байсан хүнийг эдгээгээд энээсээ болоод хэрэгт орж асуудалд үүссэн. Амралтын өдөр хүн эдгээсэн хэрэгээр тэгээд түүнээс юудэчүү та яагаад энэ зүйлийг хийвэ гэж асуухад Есүс тэдний өөдөөс хараад эцэг маань одоо болтол ажилласаар байна. Тиймээс би ч ажилланаа гэж хэлсэн байгаа. Тэгээд эцэг нь ажиллаж байгаа болохоор Есүс ажиллаж байгаа. Есүсийн ажиллаж байгаа ажил бол 38 жил өвчтэй байсан хүнийг эдгээх, түшимдийн хүүг эдгээх, бас тийм ээ самар эмэгтэйд сайн мэдээ ярих энэ ажлууд бол Бурхан эцгийн ажил. Есүс энэ ажлыг эцгээсээ хараад хийсэн гэж байна. Эцэг нь ажилласан болохоор Есүс хийсэн. Есүс яаж эцгийнхээ ажиллаж байгааг харсан юм болоо. Ягаад гэвэл Есүс энэ үед хүний биеэр амьдарч байгаа. Бид нар ингээ хүний биеэр амьдарч штэ. Ингээд амьдраад явж байхад хин нэг нь ажиллаж байвал бид нар нүдэрээ хараад мэддэг. Ажиллаж байна гэж. Гэтэл Есүс нүдэнд харагдахгүй Бурхан аавынхаа ажиллаж байгааг яаж мэдсэн болоо гэдэг асуулт хамгийн түрүү надад төрсөн байгаа. Тэгээд энэ асуултыг бодоод унштал дараагийн ишлэл дээр хариулт нь байсан. Энэ бол 20 дугаар ишлэл байгаа. Бүгдээ 20-ыг уншъя та. 3 эцэг хүүгээ хайрладаг бөгөөд тэр хийж байгаа бүхнээ түүнд үзүүлдэг. Та нарыг гайхуулахын тулд тэр эдгээрээс жагаа ажлуудыг түүнд үзүүлнэ. Тэр түүнд үзүүлнэ. Өөрөөр хэлэх юм бол Есүс харсан биш, Бурхан эцэг өөрөө үзүүлсэн байсан. Энэ үзүүлж байгаа шалтгаан нь хайрладаг учраас, хайртай учраас. Амен уу. Тэгэхээр эндээс ямар зүйл гарч ирж байгаа юм бэ гэвэл Бурханы хайр, Бурханы ажлыг харуулдаг. Тэр хайрыг харсан хүн Бурханы ажлыг харах юм байна гэдэг ийм логик гарч ирж байгаа. Тэгээ Есүс өөрийнхөө махан биед амьдарч байгаа хугацаанд хэлсэн номлол, хийсэн ажлыг харах юм бол дандаа эцэг хийж байгаа болохоор, эцэг хэлсэн болохоор, эцгийн хүсэл болохоор гэж Бурхан аавыгаа дуурайсан байдаг. Тэгвэл бидний дуудлага юу юм бэ? Бидний дуудлага бол Есүсийг дуурайх юм. Бид нар бүгдээрээ бяцхан Есүс болоод Есүсийн сүнсээр бидний бие махбод хөдөлж бид нар бүгдээрээ хаа явсан газараа бичгэн Есүс болон амьдрах нь Бурханы хүсэл. Энэ тэнцүү жижигхэн Есүсүүд тэгээд эзний өдөр бүгдээрээ цуглахаараа том Есүс болоод энэ том биеийн тэргүүн нь Есүс байхыг чуулган гэж байгаа. Амен уу. Та хизээч өөрийгөө
жижиг Есүсээр амьдрах ёстой гэдгээ бүү март. Амен уу. Бидний дуудлага бол Есүсийг дуурайх. Тэгвэл Есүсийн дуудлага нь Бурхан Аавынхаа хийж байгаа бүгдийг хийж дуурайх байсан байгаа. Тэгээ Бурхан Аавын хайр, Бурханы ажлыг Есүст харуулсан бол Есүсийн хайр бидэнд Есүсийн ажлыг харуулдаг. Амен уу. Есүс ямар ажил хийх юм болоо би юу хийх вэ гэдгээ мэдэхгүй бол бид юун дээр төвлөрөх нь вэ? Есүсийн хайран дээр. Есүс надад ямар их хайртайг. Есүс миний төлөө юу хийснийг. Есүсийн хайр надад яаж илчлэгдэж илэрхийлэгдсэнийг сана. Тэр хайран дээр төвлөр. Тэр хайрыг мэдвэл Есүсийн ажлыг харна. Яг юу хийхээ мэднэ. Яаж бяцхан Есүсээр амьдрахаа мэднэ гэсэн үг юм. Амен уу. Бид ягаад Есүс Христийг дуурайдаггүй? Бид ягаад христчин мөртлөө, христчин хүн шиг амьдрч чаддгүй юм бэ гэд асуухаар гар утсаа унтраа гэж зөндөө хэлээд байгаа шүү. Туслаад унтраагаад өгөөрэй. Манай ихтэйгч уг нь айгүй боловсралтай да. Ягаад унтраахгүй байна? Айгүй хурдан сурдаг штэ юм. Яг л сурдаг. За бид Есүсийг ягаад уурайж мэдэхгүй байгаа юм бэ гэвэл бид нар Есүсийн хайрын дутагдалд орсон. Есүсийн хайрыг мэдэх мэдлэгээр хомсддог. Тэр хайрыг, энэ загалмай хайрыг мэдэхгүй болохоор л юу хийхээ мэдэхгүй, яаж бяцхан Есүсээр амьдрахаа мэдэхгүй гайхаад ингэж эхэлдэг байна. Тийм учраас өнөөдөр таны дотор Есүс Христийн хайр сэргээсэ гэж эзний нэрээр юрэж байна. Хажуудлын үндэ хэлье да. Есүс чамд маш их хайртай. Үнэхээр их хайртай шүү. Битгий мартаараа. Амен. Амен. Есүсийн хайр өчигдөрч хэвээрээ, өнөөдөрч хэвээрээ, маргаашч хэвээрээ. Есүс биднийг бүх цаг мөчид хайрладаг. Тэр байтугай биднийг гимнүгэл хийж ахтаж хайрладаг. Хэрвээ бид түүнд итгэж, түүнд зүрх сэтгэлээ өгсөн бол биднийг алдаа гаргаж яхтаж тэр биднийг хайрласаар л байдаг. Энэ бол Есүсийн хууршгүй мөнхийн хайр. Ийм хайрыг би авсан, ийм хайраар би хайрлагддаг гэдгээ үргэлж мэдвэл бид үргэлж Есүсийн ажлыг харна. Есүс ажлаа бидэнд харуулна. Тэр юу хийж байгааг. Тэгвэл бид ч юу хийх ёстойгоо мэднэ гэсэн үг. Амен уу. Бид яагаад энкаунтер хийх ёстой юм? Яагаад бид нар энкаунтер хийх гээл хүн байна уу, хүн авчир, хүмүүс чи хайцсан юм бэ гэл ингээл те 7 хоног хойшлуулаад цагаан сар болох гэж хахад энкаунтер хийх гээл зүтгээд байгаа нь юуны учир вэ? Есүсийн хайрын учир. Бид яагаад эдүүц цэрлэг хийдгээ? Хамгийн анх Монгол эдүүц цэрлэгийг эхэлж явах үе маш хэцүү байсан. Дуунуудыг нь орчуулна, бүх роял хичээлийг орчуулна, бүх гарын авлагуудыг орчуулна, орчуулгуудыг хянана. Хам хаашааш орцуулсан юм бүгднийг утга учиртай урсацтай болгож хянах хэрэгтэй, засах хэрэгтэй. Тэр бүгдийг хийж дууны үгийг яг ноодонд нь тааруул зөв дуулуулна, хагас тутаг хачин юм хийх сонирхолгүй. Бид нар болоогүй түүхийг хэн ч ойлгохгүй ийм нөхцөлд яаж энийг хийх юм бэ гэж маш их бодсон ч энийг хийхэд хүргэсэн цор ганц салтгаан нь Есүсийн хайр байсан. Тэр хайрыг мэдээ, тэр хайрын өмнө үгүй чадахгүй гэж хэлж чадахгүй юм байна гэдгээ ойлгоод Есүсийн ажлыг харсан байгаа. Тэгээд бид Монгол эдөө хийсэн маш олон хүний амьдрал маш олон гайхамшиг болсон. Өнгөрсөн 7 хоногт би булганы Оги пастортай Аршаан цум руу очиж зуны илгээлтийн багийн нэрх байрыг хараад ирсэн байгаа. Тэгээ яваад босоход Оги пастор хэлсэн. Танаа цуглааны илгээлтийн багийнхан хөөрхөн штэ. Яаж ин гэсэн чинь 3 л юм ярьдгийг. Encounter гэж ярьдгийг, эдүүс зэрлэг гэж ярьдгийг, Библи гэж ярьдгийг. Тэрийг ярихаар л нүд нь улаан зам гэлтгнаад эхлэн бүр гялалцаад, бүр тэрийг бүр өстө нэрэ үүрэг авсан юм шиг сурталчилдаг штэ. Үе би сурталчил гэж ерөөсөө үүрэг өгөөгөө. Тийм л тэрийг мэдж байгаа тэд нар өөрсдөө яг үүрэг авсан хүн шиг ярьдаг. Библи жалгаагүй, Encounter жалгаагүй, эдүүс зэрлэг жалгаагүй амархан байгаагүй. Бүгдээрээ маш хэцүү байсан эхэндээ. Хэцүү байсан ч Есүсийн хайрыг мэдчихсэн болохоор үгүй гэж хэлж чадаагүй хийсэн. Тэгээ хийсэн чинь Есүс юу хийхийг мэдж ямар олон хүний амьдралд Есүс ажиллаж байгааг харж байгаа. Амен уу.
Бид нар юу хийхээ мэдэхгүй байна. Сайн мэдээ яаж тараахаа мэдэхгүй байна. Чуулганд юу хийхээ мэдэхгүй байна гэвэл бидэрт юу дутуу байгаа вэ? Бид Есүсийн хайрыг мэдэхгүй байна гэсэн үг. Есүс Христ намайг ямар их хайрладгийг та нар өдөр болгоно өөртөө шинэлэг байлга. Өдөр болгоно өөртөө сэргэг байлга. Өдөр болгоно тэр хайрыг асуу. Өдөр болгоно тэр хайрыг тодруул. Өдөр болгоно тэр хайранд итгэж байгаагаа тунхагл. Итгэлээрээ тэр хайрыг өөртөө аваад өөртөө өөрийгөө тэр хайраар ятга. Амен. Тэгэх юм бол тэр хайр Бурхны ажлыг, Есүсийн хүслийг яг юу хийж байгааг нь бид бүхэнд харуулдаг юм аа. Амен уу. Бид нар заримдаа Бурхан ямар ажил хийдэм болоо гэж ботхороо Бурхан намайг өрөөх ёстой, миний залбиралд хариулах ёстой. Учир нь тэр надад хайртай юм чинь гэж боддог. Энэ болохоор урвуу логик байхгүй. Урвуу логик. Бид нар болохоор Бурхан надад хайртай юм чинь намайг өрөөх ёстой. Бурхан надад хайртай юм чинь миний залбиралд хариулах ёстой гэж бодоод тэгээ Бурхан миний залбиралд хариулахгүй юм уу? Намайг өрөөхгүй болохоор Бурхан яг юу хийгээд байдаг байна? Намайг өрөө сонсд юм уу, сонсдгүй юм уу? Зөндөө залбирч явах чи ерөөсөө биелүүлэхгүй яг юу хийгээд байдаг байна гэж боддог. Гэтэл яг үнэндээ Бурхны хийдэг ажил ердөө хоёрхан юм хийдэг. Өнөөдрийн Есүсийн номлол тэр хоёрыг бидэнд зааж өгч байгаа. Хамгийн эхнийх нь Бурхны хийдэг ажил бол ам. Бурхан үхсдийг босгож ам өгдөг. Бурхан амийн ажил хийдэг. Хоёрдугаарт нь Бурхны хийдэг ажил бол шүүлт. Эхлээд Бурхан ам өгнө. Ам хүлээгээд давбал ам болно. Амийг хүлээж авахгүй бол дараагийн ажил шүүлтийг Бурхан хэрэгжүүлдэг. Энэ хоёрыг л Бурхан хийдэг. Бид нар Бурхны хайрыг мэдээд ам авснаа мэдээд тэр хайр нь талархаад ирвэл бид ч гэсэн амийг хийх болно. Хэрвээ бид амийг хийхгүй бол нөгөө талд нь бид шүүлтийг тунхаглаж идэг. Энэ хамгийн аюултай. Бидний амьдралд байгаа сайн сайхан Бурхны өрөөлн, бонус, нэмэлт шагнал. Энийг Бурхан өгсөн ч болно, өгөхгүй ч ясан болно, алавтай биш ерөөсөө. Бурхан заавал бидний залбиралд хариулах алавтай биш. Хэрвээ Бурхан сэтгэл нь хөдлөөд, Бурхны хайрыг мэдээд баярлаад, амийг дамжуулах гэлтэй байж чадал тэмцээл, энэний төлөөг л зүрхэн цохилол, нойргүй хоноол ингүүл Бурхан баярлсандаа зөндөө олон бонус өгж магадгүй. Эсвэл өгөхгүй байжгаад нэг дор бөөнөр нь ч өгч магадгүй. Эсвэл юу ч өгөхгүй зүгээр хангалттай авсаа нь болоо миний хүүхдээ гэж ч магадгүй. Тэр бол Бурхны л мэдл болохоос ш түүний төлөө бид нар уруугнах ёсгүй гэсэн үг. Хэрвээ бид Бурхны амийн ажлыг тийм ээ Есүс хийж байгаа шиг бид ч гэсэн Есүсийг дуурайгаад хийхгүй бол Есүс шүүлтийг хэрэгжүүлдэг шиг ам байхгүй бол шүүлт ирнэ. Бид нар автоматар шүүлтийн ажлыг, ялын ажлыг хийж идэг. Тийм учраас эргэн тойрны хүмүүстэй бид сайн мэдээ тарааж, тийм ээ? Эзний одоо амийг дамжуулахгүй бол бид өөрөө ч мэдлгүй ялыг тунхаглаж, өөрөө ч мэдлгүй шүүлтийг тэр газар дуудаж байдаг гэдгээ санаасаа гэж хүсэж байна. Амен уу? Энэ бол христчин байхын хамгийн том хариуцлага, хамгийн том үүрэг. Хамгийн том давуу тал бас хамгийн том хортой тал юм аа. Христчин хүн нь зүгээр нэг христчин биш. Христчин гэдэг нэрийн утга нь юу вэ? Бага газраа Есүсийг дуурайх ёстой. Есүсийг дуурайдаг хүн яадгийг? Есүсийн амийг дамжуулах ёстой. Хэрвээ амийг дамжуулахгүй бол түүнээс автоматар Есүсийн шүүлт, Есүсийн ял тэр газар тунхаглагдаж байдаг. Учир нь тэр христч учраас. Түүний дотор Христийн сүнс байгаа учраас. Амен уу? Яг тэгвэл Есүс амийн ажлыг хиймээр байсан ш та амаа нээхгүй бол тэр хүн сонсохгүй. Та амаа нээжээж тэнд амийн ажил хийхтэн. Та амаа жимээчихвэл автоматар тэр хүн ам авахгүй юм чинь шүүлт тэр хүн дээр ирж байгаа гэсэн үг. Тийм учраас бид нар яах нь вэ? Хайртай гэр бүлдээ, үр хүүхдтэй, аав ээжтэй, ах дүүдээ бид боломжил гарвал цагаа олсон ч олоогүй ч үргэлж амаа нээх ёстой юм аа. Амен уу. Тэгэхээр Бурхны хийдэг хоёр гол ажил байдаг ам байгаа. Бурхан бол үхсдэд ам өгдөг. Харин Есүс хүссэн хүндээ ам өгдөг. Тийм учраас цуглаанд бид нар хүссэн болгоныг нь авчрах боломжтой.
Тэр хүссэн болгоно амь руу орж ирнэ. Тэгээд тэр хүн өтер жинхэнэ амьлах нь Бурхан Аавын үүрэг байгаа. Амен уу. Бид нар хүнийг амьдруулах гэж зүтгэх хэрэггүй. Бидний хийх ажил юу вэ? Есүсийн нэрээр яриад, амийг урсгаад, дагуулад чуулганд авчрах. Бурхан Аавын өмнө авчрах явдал юм аа. Амен уу. Тэгээ бид нар дуулууртаа хийвэл тэр хүнд амь ирнэ. Хэрэв бид нар хийхгүй болвол Бурхан эцэг шүүх эрх мэдлээ Есүс төгсөн шиг Есүсийн нэрээр түүнээр шүүлт тунхаглагдаж идэг. Бурхан яагаад бүх шүүх эрх мэдлийг Есүс төгсөн юм бэ? Юу гэж бодож байна? Яагаад гэвэл бүгд түүнийг хүндлэх ёстой учраас. Бид нар өнөөдөр бүтэн сайнны хүндэтгэл мөргөл өргөж байгаа. Энэ хүндэтгэл мөргөл бол Есүсийг хүндэлж байгаа цаг. Ингэж хүндлэх ёстой шалтгаан нь тэр бол хамгийн агуу, хамгийн том шүүгч учраас юм аа. Тэр биднийг ч гэсэн шүүн. Өнөөдөр бид итгэдэг, бид аврагдсан гэж бодож байгаа ч тэр бидний л бодол. Начир дээрээ яг юу болохыг зөвхөн тэнд очисон хойноо мэднэ. Тийм учраас бид бүтэн сая өдөр болгоно Есүсийн өмнө ирээд түүнийг та миний агуу шүүгч. Миний амьд таны гарт байдаг. Та намайг өдөрдөн шүүдэг нэгэн гэдгийг бид хүндэтгэлээрээ илэрхийлж явах учиртай юм аа. Амен уу. Бид бүтэн сая өдөр ирээд өрөөгдөж болно, өрөөгдөхгүй ч байж болно. Хамгийн гол нь бид бүтэн сая өдөр ирээд мөргөл өргөхдөө та бол агуу шүүгч юм аа. Таны моторт бүх эрх мэдэл байгаа гэдэг хүлээн зөвшөөрлөө илэрхийлж явах ёстой. Амен уу. Амен уу. Монгол шиг одоо ийм дураараа тэгээ адуу шиг зэрлэг адуу шиг хаашаа чамайг давхиад алга болдог зоргоор хүмүүст эзний өдрийн мөрөглийг сахиж сурах нь туйлын хэрэгтэй байна. Ягаад гэвэл бид нар угаасаа замбраагүй, угаасаа дураараа сахилга баттай байх дурггүй. Тийм учраас эзний өдрийн мөрөглийг тогтмол сахиж сурах нь өөртөө тавих, христчин хүний өөртөө тавих хамгийн том шаардлага бөгөөд энэ нь хамгийн ариун үйл хэрэг юм аа. Амен уу. Ягаад гэвэл та тэр шүүгчийг үгээрээ хүндэлж байгаа учраас юм аа. За энэ бол эхний одоо 23-аас 19-аас 23 дээр байгаа хэсэг байгаа. Дараагийн хэсэг бол 24 дугаар ишлэл дангаараа. 24 дугаар ишлэлээр үннээр гэж хэлээд Есүс хэлсэн нь яг энэ номлолын хамгийн гол оргилцыг. Өөрөөр хэлэх юм бол 24 дугаар ишлэл бол гол нуруу, нэгдлийн далавч нь 19-аас 23, нөгөө талын далавч нь 25-аас 29. Яг юм тэнгэр элч шиг номлол байгаа энэ бол. Гайхалтай номлол. 24 дээр хамгийн гол санаагаа базаад хэлсэн. Тэгээд түүнийхээ тайллыг 19-аас 23 дээр нэг хэлээд 25-аас 29 дээр бас нэг хэлсэн байгаа. Бүгд хамтаа 24-ийг уншъя та. 3 Үннээр би та нарт хэлье. Үгийг минь сонсоод намайг илгээгч түүнд итгэгч нь мөн хамтай болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс гитэлж аминд шилжсэн. Амен. За эндээс харах юм бол юу гэсэн бэ? Үннээр хэлье. Үгийг минь сонсоод намайг илгээгч түүнд итгэгч нь мөн хамтай бөгөөд яллагдахгүй. Яг одоо та Есүсийн үгийг сонсож байгаа. Яг одоо миний амаар дамжих Есүсийн үгийг та сонсож байгаа. Хэрвээ та энэ үгэнд итгэвэл та мөн хамтай гэсэн үг. Хэрвээ та энэ үгэнд итгэхгүй бол танд шүүлт ирнэ гэсэн үг. Амен уу. Тийм учраас энэ тунхаглагдж байгаа номлолыг итгэлээрээ хүлээж авахтар өөрийгөө гаршуул. Эргэлзээгүй, тэнгэлзээгүй, өөр бодлого яг Есүсийн дуу хоолой гэдэг итгэлээр хүлээж авбал энэ нь тэр өдөр болгоны мөн хам болно гэдгийг бити мартаасаа гэж хүсэж байна. Амен уу. Хэрвээ энэ одоо үгийг сонсохгүй бол, сонсох боломж олдохгүй бол ялтаа бөгөөд үхэлтэй мөнх амьгүй байна л гэсэн үг юм. Тийм учраас Христэд итгэдэг хүн, Бурхны үгийг сонсоод итгэдэг хүн өөрийнхөө дотор зүрхэнд ямар нэгэн ял буруутгал тээх учиргүй. Бид нар амьдралын явцад ямар нэгэн зүйл дээр өөрийгөө буруутгадаг. Тэгсэн бол тэх байсан. Би ингээгүй болохоор тэгсэн. Надаас болсон. Миний л буруу байсан гэдэг ийм ялуудыг буруутгалыг тэгээд амьдраад байвал энэ нь Есүсийн хэлсэн ялгүй гэдэг тунхаглалыг
хүчингү болгож байгаа та, үл тоомсорлж байгаа та адилхан юм аа. Есүс биднийг аль хэдийн дан ялгүй сонсоод итгэж гин үү? Амен үү? Ялгүй гэж тунхаглагдсан байхад яллаа суугаад идэг өөрийгөө. Буруутгаал суугаад идэг. Миний буруу, би л буруута, би л тэгсэн, миний муу гэх. Ингээд ах юм бол Есүсийн ялгүй гэж байгаа тунхаглалыг үл тоомсорлж байгаа. Тийм учраас бидний дотор үргэлж ямар ивэл байх ёстой вэ? Нэгдүгээрт нь Есүсийн хайрыг, хоёрдугаарт нь би ялгүй. Намайг ямар ч үед хайрладаг гэдэгт итгэх итгэл байх ёстой. Ийм итгэл бидэнд эрхчлөөг өгдөг. Энэ итгэл бол үнэн итгэл юм аа. Амен уу? Ямар нэг зүйлээр өөрийгөө яллаад эхлэх үедээ бид нар эрт орой хизээ нэгэн цагт түүний хүлээсэнд ордог. Хүлээсэн дотор эрхчлөө хизээч байдаггүй. Амен уу? Хажуудлын үндэ хэлдэ ялаас өөрийгөө чөлөөлөё. Өөрийгөө буруутгах хэрэггүй. Учир нь Есүс чамайг ялгүй гэж байна. Амен. 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 Бид нар ийм нөгөө ялаас чөлөөлөгдөж байгаа эрхчлөөг өдөр болгон тунхаглаж, түүгээр дамжих Бурхны хайрыг өдөр болгон зүрхэндээ амьд байлгавал бидэнд сайн мэдээ тараах хүч ирнэ. Есүсийн ажлыг хийх хүч ирнэ. Яагаад гэвэл энэ хайрны бидний зүрх сэтгэл хөдөлдөг. Бидний зүрх сэтгэл хөдөлж ижил бид нар алхам хийдэг байхгүй юу? Учир нь бид өөрсдийн сүнсний дуу хоолойг тийм амархан сонсож чаддаггүй. Хүний сүнсний дуу хоолой сэтгэл хөдлөл хоёр тусдаа зүйл шүү дээ. Сэтгэл хөдлөлөө бид хамгийн тод мэдэрдэг. Тийм учраас бид Бурхны хайрыг, ялгүй гэсний тунхаглалыг санаж, үүнд итгэх үед бидний зүрх сэтгэл догдолдог, хөдөлдөг, баярлдаг. Тэр хүчээрээ бид нар очоод амийг урсгана. Тэгэхгүй бол бид нар ялыг тунхаглаад яваад байна. Христчин гэсэн мөртлөө юу ч ярихгүй. Тэндэж сайн мэдээ ярихгүй. Амаа жимээгээл байгаад байвал эргэн тойрныгоо бүх хүн чи ял тунхаглаж байгаа гэсэн үг. Маш аимшигтай. Тийм учраас бид нар очоод амаа нэгэд ярих хэрэгтэй байна. Юу гэж ярих вэ? Есүст итгэвэл мөнх амьтаа болно. Мөнх ам гэдэг бол хайр, уучлал, эдгэрэл, чөлөөлөлт, амар тайван юм аа. Хэрвээ чи итгэхгүй болвол тийм ээ шүүгднэ. Шүүлтийн үр дүнд аимшигтай зүйлийг амснаа. Тийм учраас Есүст итгэе. Итгэмээр байвал манай цуглаанд ирээ. Очоод зүгээр энийг шууд хэл. Энийг мессежээр бич. Амен уу? Амен уу? Өнөөдөр өглөө би нах ахыхаа эхнэрлүү мессеж явуулсан. Цуглаанд ирмээр байна. Тийм ээ? Үхлийн дараах амьдралдаа бэлдэх хэрэгтэй байна. Ягаад гэвэл түүний ам одоо маш дээсэн дөрөн дээр байна. Одоо хугацаагүй байна. Амжиж Есүс Христ итгэж, тийм ээ? Үхлийн дараа хүүтэн харанхуу ганцаарцсан аимшигтай газар очмооргүй байвал Есүс Христийг хүлээж авах хэрэгтэй. Тэгвэл халуун дулаан тэнгэр элчтэй тийм газар түүний сүнслэг амьдрал үргэлжлэнэ. Энэ зүгээр тоглоом эсвэл үлгэр домог биш. Энийг Есүс сонсоод итгэвэл амьтаа гэж хэлж байгаа тэр үнэн байхгүй юу? Энийг л сайн мэдээ гэж байгаа. Амен уу? Сүмд явбал өрөөгддөг, гоё болдог, гоё юм ярьдаг тэр бол нэмэлт хачир. Жинхэнэ сайн мэдээ үнэн тийм ээ? Үр нь юу юм бэ? Есүс итгэвэл амьтаа болдог. Сүнс чинь амьдрдаг. Итгэхгүй бол яллагдана. Шүүлт ирнэ. Үхлийн дараа аимшиг шүүлт ирнэ. Ерөөсөө энийг л шууд хэлэх ёстой. Энийг л хэлээл тэр хүн сонсоод хүлээж авах эсэх нь Бурхны ажил. Есүс зүгээр энийг л дамжуулсан. Юу болохыг Бурхан авда бүгдийг ялцаагаад зөвхөн энийг л дамжуулсан байгаа. Энийг батлах гэж оролдоогүй зүгээр амаараа хэлээл дамжуулаад хариуцлагын Бурхан ав мэднэгээд Бурхан тогтсон. Бид нар ч гэсэн хариуцлага нь Есүс тохоод бид нар зүгээр энийг хэлэх л үүрэгтэй. Дамжуулах л үүрэгтэй. Амен уу? Амен уу? Амен. Үнэхээр Монгол орн, Монголын ард түмэн зовлонтой байна, өвчнөтэй байна, асуудалтай байна, хэцүү байна. Ганцхан гарц сайн мэдээ байхгүй, өөр гарц байхгүй. Та нар мэдж байгаа. Мэдж байгаа үстэй. Мэдэхгүй байна уу эсвэл? Амен уу? Тэгвэл ярих хэрэгтэй.
Өдөр болгон сайн мэдээ ярих хүн өгөөч, амар тайвны хүн өгөөч, хинд ярих вэ? Цагаа олсон ч олоогүйч боломжит гарвал өдрийн цайны цагаар орой уулзахтаа, өглөө уулзахтаа хизээж хамаагүй Есүст итгэвэл амьтаа болд юм аа. Сүнс чинь амьтаа болд. Итгэхгүй болвол чи шүүлтэнд орд юм аа. Тэгээ ялтаа болд юм аа. Тийм учраас хүмд явах хэрэгтэй гэж хэлчих. Тэр хүн чамаа галзуу гэж бодно уу, юу гэж бодно уу, итгэнэ үү, байна уу? Бурхны ажил. Мэдээж хэрэг арга техник хэрэглэн, төрүүлээ залбирна, харилцаа тогтооно. Тэгээд тэр хүнд яг хэлэхдээ энэ сайн мэдээний төв цэгийг л хэлэх хэрэгтэй байна. Амен уу? Тэгэхгүй бол бид нар өөрөө ч мэдлгүй тэр хүмүүст ялт тулгаж байгаа. Мөнхийн тамийн ялыг бид нар христчин байгаагаараа харамсалтай тулгаж байгаа. Бидний дотор байгаа Есүс ам тэр хүн дээр ирчээд байхад бид амаа нээхгүй байгаагаараа чи яллагдаа, чи там руу яваа, чи үхээ гэж хэлж байгаатай ямар ч ялгаа байхгүй. Энэ бол хоёр талтай. Сайн мэдээг ярьсан ч болно, ярихгүй ч байсан болох юм биш. Ярихгүй бол болохгүй зүйл. Яагаад гэвэл чиний дотор байгаа Есүс энийг хийдэг. Чи Есүсийг дуурайх ёстой. Тэрний төлөө чамд Есүс хайраа өгсөн. Тэр хайрыг нь санаад, чамайг чөлөөсийг санаа чи чөлөөтэйгээр хайраар тэр хүн лөө урсгах ёстой. Тэгжээж тэр хүн аврагдана. Энэ бол 24-р ишлэлийн гол одоо ноён нуруу байгаа хгүй юу? Тэгээ дараагийн 3 дахь хэсэг нь 25-аас 20-с 25-аас эхлэхдээ мөн үннээр гэж эхэлсэн байгаа. За үннээр гэж ингэж эхлэхдээ үннээр бүгд 25-ыг уншъя та. Үннээр би та нарт хэлье. Үхэгсэд Бурхны хүүгийн дууг сонсох цаг ирж байгаа бөгөөд одоо ирчгээд байна. Сонссон нь амьлах болно. Энд байгаа үхэгсэд гэж ямар хүмүүс вэ? Есүсийг мэдхгүй байгаа бүх хүн, гадуур явж байгаа бүх хүн, танаа гэрт амьдарч байгаа бүх гэр бүл чинь Есүст итгэдэггүй бүх хүнийг үхэгсэд тэр сүнсээр үхтсэн байгаа. Тэр хүмүүс Бурхны хүүгийн дууг сонсох цаг ирж байгаа. Учир нь та христчин байхгүй, тэр гэрийн христчин. Одоо ирчгээд байгаа. Одоо тэр цаг ирчээд энэ та яагаад амаа нээхгүй байгаа юм бэ? Гэсэн үг энэ үгийн цаана. Тэ? Үхэгсэд Бурхны хүүгийн дууг сонсох цаг ирж байгаа бөгөөд одоо ирчгээд байна гэж танд хэлж байгаа. Энэ ирээдүйд хол ирэх дахин тэ ертөнцийн төгсгөл ерөөс тийм байхгүй. Та христчин байснараа тэнд байгаа үхэгсэдэд Бурхны хүүгийн дууг сонсох цагийг авчирж байгаа. Яг одоо болчихсон байгаа. Та зүгээр л амаа нэ. Есүс ажиллана. Тэр итгэлээрээ бид нар энийг дамжуулах цаг ирчээд байна. Амен уу? Хажуудлын өндөө хэлье та. Түүний дуу хоолойг дамжуулъя. Эргэн тойрондоо гэр бүлдээ түүний амийг урсгая. Ялыг тунхаглахаа болио. Амен. Энэ цагаан сараар бид нар бүгдээрээ уулзсан, ах トゥ хамаатан садантайгаа уулзсан. Тэдний дотроос загсчил. Та нар бол хүний загсчин. Тэр хүмүүсийг хараад амар тайвны хүн хэн байна? Хинд ярих уу? Хэн ойрхон байна? Хинтээ уулзах уу? Хинт хэлэх үү? Заавал энэ цагаан сараар хүн авар. Ямар нэгэн заавал авралт авчир. Бид нар христчин байж яах юм тэмстэй. Ганцаараа аврагдал, ганцаараа сайхан идэж уугаал, өмс зуугаал энэний төлөө бид нар Бурхны хайрыг аваагүй. Өчнөө олон хүн бидраас л сайхан амьдарч байна. Бидраас л баян тансаг байна. Бид нар христчин биш ч гэсэн сайхан байна. Бидний христчин байгаа зорилго огтөөр. Бидний христчин байгаа зорилго нь амийг урсгах. Есүсийн хийдэг ажлыг хийх. Үхэгсэд Бурхны хүүгийн дууг сонсгох. Ирчгсэн байгаа цагийг нь биелүүлэх. Цагийн биелэл, цагийн дүүрнийг гүйцэлдүүлэх нь бидний христчин байгаа зорилго юм аа гэдгийг ойлгосоо гэж та нараасаа гуйж байна. Амен уу? Амен. Тэгээд сонссон нь амьлах болно. Тэр хүний сонсох хэсэг нь тэр хүний асуудал байхгүй. Тэр хүнд Бурхан сонсгож чих өгөө сонсвол амьлна. Өнөөдөр цаг нь болоогүй байж болно. Чи нэг удаа ярьлаа. Тэр хүнтэй гэд язгуус татхус хийлээ. Дургуутслаа. Дараагийн удаа 2 жилийн дараа өөр нэг хүн хэлнэ. Тэр үед арай гагуу язгана. 3 удаа эхлэхэд зөөлөрсөн 4 төсөлөд ирнэ. Бид нэр өөрийнхөө ээлжин дээр үүргээ гүйцэтгэхгүй бол тэр хүний авар дахиад хэдэн жилээр хойшлохыг хэлж мэдэхгүй. Тийм учраас
Тийм ээ? Бид нар худалж байхаа болио. Үнэхээр хайртай л юм бол тэднэрт бид нар амийг хүргэх ёстой юм аа. Би гэр бүлтэй хайртай, би үр хүүхдтэй хайртай, би аав ээжтэй хайртай, би хань ижилтэй хайртай. Тэгсэн мөртлөө бид сайн мэдээг ярихгүй бол, сайн мэдээний голыг нь хэлэхгүй бол бидний хайр худлаа гэсэн үг. Тийм учраас бид нар үнэхээр энийг хийх хэрэгтэй байна. Амен. За тэгээд цааш нь харах юм бол юу гэсэн бэ? Сонсос нь амилнаа. Цааш нь харъя да 26. Эцэг өөрт нь ам байдгийн адил мөн хүүд өөрт нь ам байлгахыг хүүдээ тэр сойрхжээ. Ерөөсөө энэ ишлэлийг та нар ингээ гэртээ очиод уншвал хоёрхан л үг байгаа. Ам ба шүүлт. Нэг бол ам, нэг бол шүүлтэл байгаа. Өөр юм байхгүй. Тэгэл ерөөсөө энийг хийдэг, энийг эцэг хийдэг би хийж байгаа л гэдэг байгаа. Та нар хийл гэдэг байгаа байхгүй. Би энийг хийж байгаа, эцэг хийсэн байхгүй. Би бас хийж байгаа байхгүй юу? Нэг бол ам, нэг бол шүүлтэл гэдэг байгаа. Та нар бас энийг хийл гэж хэлж байгаа. Өөр юм ерөөсөө байхгүй. Ямар нэг чид өөр тусгай юм ерөөсөө байхгүй. Есүсийн номлог задлаад байх юм байхгүй. Шууд л хилцсэн байгаа ерөөсөө. Есүст ам байгаа. Тэр ам хэнд байгаа вэ? Танд байгаа. Бяцхан Есүс болох танд байгаа. Та дотроо ам тээчгээд тэр амиа усгадаггүй, тэр амиа дамжуулдаггүй. Тэр амиа зөвхөн өөртөө л байлгаад байвал тэр сүнсэн тэнгис шиг үхмэл болж хуурнаа. Танд байгаа сайн мэдээ, танд байгаа ам тараагдахын төлөө байгаамаа. Дамжуулагдахын төлөө байгаамаа. Тийм учраас тийм ээ энэ Мүди гэдэг хүн яасан? Сайн мэдээ ярихгүй бол унтдаггүй байсан гэж байна. Тэгээд яадгүй дандаа унтахаас өмнө би өнөөдөр сайн мэдээ ярьлуу гэж бодоод хэрвээ яриаггүй бол босоод гараад гудамжинд гараад сайн мэдээ ярьдаг. Тэгээ би заримдаа унтахаас өмнө боддог өнөөдөр би сайн мэдээ ярьлуу. Тэгээ яриаггүй байдаг. Тэгэн гушууд Мүди санаанд ордог. Би сэн танихгүй л дээ тэр хүнийг царайг нь ч мэдэхгүй. Тэгтэл тийм хүн байсан. Тэр хүн Англи болон Европыг өөрчилсөн гайхалтай хүн гэдгийг мэдчихэж байгаа. За бусдын билүү, гартын билүү, гадаа хүн байгаа болов. За 12 цаг болгоод хэн л яваг гэж дээ. За маргааш л болъё доо. Датчиг битгий байгаараа. 12 цаг болсон ч гэсэн гараасаа гэж хүсэж байна. Амен. Өдөр болгон сайн мэдээ тараая. Даруй зүрх сэтгэлээр, Бурхны хайранд талархсан сэтгэлээр энэ хүнд ямар ч ясыг хэлье, юу ч болсон хэлье гэсэн ийм зүрх сэтгэлээр сайн мэдээ ярих хэрэгтэй байна. Амен уу. Амен. За тэгээ цааш нь харах юм бол хэрвээ амийг хэлэхгүй бол 27 дээр шууд амийн дараа юу гэсэн байна? Тэр бол хүний хүүд бол шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг тэр түнд өгөв. Хэрвээ бид амийг хүрхэхгүй бол бид шууд шүүлтийг аваачиж байгаа. Бидэнд ам байдаг шиг бидэнд бас шүүлт байгаад байгаа. Бид амийг дамжуулахгүй бол бид өөрөө ч мэдлгүй шүүлтийг тэнд хүргэж байна гэсэн үг. Сэрээрээ. Амен уу. Сэр хэрэгтэй шүү. Амен. Хажуудлын үнд хэлье да. Шүүлтийг биш амийг дамжуулъя. Тэгээд яг 28 дээр бүү гайх. Бид нар бүгдээрээ гайхаа тийм гэж үү? Шүүлт гэж үү? Үгүй байлгүйдэг гайхсан чи Есүс битгий гайхаад бай. Учир нь булшинд байгчид бүгдээрээ түүний дууг сонсон амьлах цаг ирчээд байна. Энэ булш ямар булш вэ? Энэ булш бол бидний бие махбод, бидний зүрх сэтгэл. Бидний бие махбод, бидний зүрхэн дотор байгаа бидний сүнс Бурхны хүүгийн дууг сонсох цаг ирсэн байна. Цаг нь болцсон болохоор та яриул сонсно гэж байгаа байхгүй юу? Яриул сонсноо цаг нь ирчээд байна. Цаан чин булшин дотроо сэтгэлийнхаа харанхуй дундаа булагдсан сүнснүүд олон байна. Оюун санаа энэ ертөнцийн харанхуй дунд юу ч харах чадваргүй болсон бас олон байна. Зүгээр л чи яриа, цаг болчиход байна. Тэгвэл сонсноо гэж хэлж байгаа. Амен. Тийм учраас бид нар дамжуулах хэрэгтэй юм аа. Дараагийн хэсгийн гаргая да. Тэгээд сайныг үлдсэн амийн амьдлалд, мууг үлдсэн ялын амьдлалд. Өөрөөр хэлэх юм бол энэ нь булшинд байгаа хүмүүс хүний хүүгийн дууг сонсоод гарч ирэхэд итгэсэн нь ам руу. Сонсоогүй буюу итгээгүй нь ял руу яв. Ял ам хоёр зэрэг байгаа л гэсэн үг. Амен. Амен. Тийм учраас христчин байна, Бурханд итгэн, Бурхнаар удирдуулна гэд энэ бүхэн чинь бол маш одоо том хариуцлага юм аа. Маш том ерөөл, маш том хариуцлага. Тийм учраас чуулган болвол жинхэнэ сүнслэг эрх мэдэл, жинхэнэ government, жинхэнэ засаглал бол чуулган байхгүй юу?
Бид нар энэ байр суурьа ойлгож хүмүүсийг өрөвдөж, инэрч, өршөөж тэдэнд энэ авралын сайн мэдээг амаа нээж хэлж өгдөг хүмүүс байцгаая. Амен уу. Амаа нэгтээ харамч биш. Цагаа олсон ч олоогүй тунхагладаг хамтын туячууд болцгоё. Ром номон дээр ингэж хэлсэн байгаа. Магтаалын багийнхан гараад ирээрээ. Бүгд хамтдаа Ром номны 1-ийн 15-аас 16 дугаар Библийг хамтдаа уншийе. 3. Би сайн мэдээнээс ичихгүй. Энэ бол итгэгч болгоныг юуны төрөнд юудэ түүнчлэн грек хүнийг аврах Бурхны хүч мөн. Зөвхт хүн итгэлээр амьдрна гэж бичигдсэнтэй адилаар Бурхны хүртээх зөвхт байдал нь сайн мэдээний дотор итгэлээс итгэлд илчлэгддэг. За бүгдээ эхний өгүүлбэрийг харъя. Би юунаас ичихгүй гинөө? Сайн мэдээ тараахаас ичээд гинөө. Ичихгүй гэж хэлсэн байна. Тийм учраас ичихгүй бол үнэн бол батал тараа. Тэгээд ингэсэн сайн мэдээ нь юу вэ? Итгэгч. За итгэгчийг аврах Бурхны хүч. Юудэг аврах Бурхны хүч. Грекийг аврах Бурхны хүч. Итгэгч хүн сайн мэдээ сонсох шаардлагагүй. Итгэгч хүн тийм ээ сайн мэдээгээр аврагдсан юм чинь аврагдах шаардлагагүй гэж бодж байвал андуурсан суглаа. Андуурч байна. Итгэгч ч сайн мэдээгээр аврагддаг. Итгэгч хүн сайн мэдээг сонсох ёстой. Сайн мэдээг дамжуулах ёстой. Итгэгч байсан сайн мэдээг сонсоод зүрхэн хөдөлжээж тэр амийг урсгана. Тэгжээж өөрийгөө ч аварна, өрөөлийг ч аварна. Сайн мэдээ тараах нь намайг ч авардаг, тэр хүнийг ч авардаг байхгүй юу? Сайн мэдээ тарааж байгаа зөвхөн хүний төлөө биш, өөрийнхөө төлөө хийж байгаа хийх ёстой ажил юм аа. Амен уу? Хажуудлын үндэ хэлдэ өөрийнхөө төлөө сайн мэдээ ярья. Өөрийнхөө төлөө сайн мэдээ ярьж бид өөрийгөө ч аварна, өрөөл бусдыг ч аварна. Сайн мэдээний дотор Бурхны хүч байдаг. Бурхны хүчийг авмаар байвал сайн мэдээ тараа. Тийм байгаа сте, тийм ээ? Бурхны хүч мөн сайн мэдээ бол хүч мөн. Ямар хүч вэ? Бурхны хүч. Яах хүч вэ? Аврах хүч. Хэнийг аврах юм? Грекийг аварна. Бас хэнийг аврах юм? Юудаг аварна. Хэнийг аврах юм? Итгэгч болгоныг аварна. Сайн мэдээ гэж юу вэ гэдэг тодорхой хэлсэн байгаа сте. Амен. Тэгээд цааш нь харъя. Зөвхт хүн итгэлээр амьдрна гэж бичигдсэн нь юутай адилхан бэ гэвэл Бурханаас зөвхт байдал гэдэг зүйлийг бидэрт сойрхдог бөгөөд энэ нь сайн мэдээний дотор сайн мэдээнд итгэсэн сайн мэдээ ярих болгонд илчлэгддэг. Биднийг сайн мэдээ ярих болгонд Бурхан зөвхт байна гэж тунхаглаж яддаг гэсэн үг. Амен уу? Амен уу? Тийм учраас Бурханаас зөвтгөл авъя. Бурханы өрөөлийг тийм ээ зөвхт байдлын ивэлийг амьдралдаа дүүрэн авъя гэвэл сайн мэдээ яар. Сайн мэдээ ярихдаа техниктэй бай. Гол арга нь хамгийн гол ярих ёстой юм юу вэ? Есүс Христэд итгэвэл ам ирнэ. Мөнх амьтай болно. Мөнх ам гэж юу юм бэ? Мөнх ам гэдэг бол хайр, уучлал, эдгэрэл, баяр хөөр, амар тайван юм аа. Итгэхгүй бол шүүлт байдаг юм аа. Шүүлтийн дараа аимшигтай үр дагаварт хүрдэг юм аа. Тэгэхгүй тулд чи Есүст итгэмээр байна. Итгэе гэвэл манай цуглаанд надтай цуг яв. Гэдэл хэл. Тэгэл тэрнээс цаашхын Бурхан хариуцна. Төрүүлээ залбирч агаад нөхцөлийг бүрдүүлж агаад энэ сайн мэдээг бид нэр тунхаглах ёстой байгаа. Амен уу? Хамтын туяа чуулган бол амийн гол олон урсгаар эснээс алсын хараад дуудлага авсан чуулган байгаа. Хамтын туяа цуглааны итгэгчдийн дуурайх ёстой хүн бол Есүс Христ юм аа. Есүс Христ нь Бурхан Аавын хийсэн бүгдийг дуурайч хэлсэн. Бурхан Аав яасан бэ? Тийм ээ? Бецада цөөрмийн 38 жил өвчтэй байсан хүнийг эдгээсэн. Түшимтийн хүүг эдгээсэн. Самар эмэгтэйтэй уулзаж сайн мэдээ тунхагласан. Энэ болгон бол Бурхан Аавын хайр бөгөөд энэ хайрыг мэдсэн Есүс түүний ажлыг хийсэн. Самар эмэгтэйтэй ярьсан байдалч, түшимтийн хүүг эдгээсэн байдалч, Бецада цөөрмөнд иргэдэг хүнийг эдгээсэн байдалч бүгд сайн мэдээний хэлбэрүүд. Есүс бидэнд яаж хийдгийг харуулж байгаа. Яаж ажилтгийг зааж өгч байгаа. Бид Есүсийн хайрыг мэдвэл Есүстэй адилхан өвдсөн хүн, зовсон хүн, ганцаардсан хүн төрлөختн лөө очиж энэ амийг өгөхөөсөр аргагүй болно гэсэн үг. Бүтэнсэ өдөр цуглаан дээрээ суухал ганцхан христчин биш ээ. Өдөр бүрийн амьдралдаа Христийн хайрыг асуу. Надад хайртай юу?
хайраа мэдүүлээч. Тэр хайранд нь итэг. Үххээсэр аргагүй байсан намайг аварсан. Өчтөр өнөөдөр маргааш хувирдаггүй. Алдаа зөрчил дунд минь ч гэсэн намайг хайрлж байгаа. Хайранд итэг. Тэгээд тэр хайрын хүч чадлаар тэр хайрын улмаас сайн мэдээ тараа. Бурхны ажлыг ойлгоод түүнийг нь хийдэх хүн болоорой гэж эзний нэрээр өрөөж байна. Бүгд хамтдаа залбирлын цагтаа оръё. Есүс бидний хаан минь ээ магтандууг хамтдаа дуулаад зүрх сэтгэлээ эзэн дөргий. Зүрх сэтгэлийн чинь хаан сэнтид яг одоо юу байна? Есүс байна уу? Эсвэл мөнгө байна уу? Эсвэл ирээдүйн талаарх бодол байна уу? Эсвэл гэр бүл чинь? Эсвэл чиний байр суурь, амбиц, ашиг сонирхол, эсвэл үр хүүхэд чинь? Эсвэл тийм ээ юу байна? Түүнийг буулгаад зүрх сэтгэлийн хаан сэнтид Есүсийг зал. Эзэн та миний хаан. Та намайг өдөр дараа. Би танаар хаанчлуулаад би бол зохисгүй бол хийх ёстойгоо л хийсэн гэж хэлж чадхад туслаач. Өдөр хамтдаа тийхүү магтандуулаад залбирая. Энэ дэлхийд олон империализм байсан, олон эзэн түрэн байсан. Тэр бүх эзэн түрнүүд бүгд сэлэмний ирээр айлган сүрдүүлэлээр тогтсон. Харин Есүсийн хаанчлал нь зөвхөн түүний загламаа хайраар тогтдог. Тэр хайраар биднийг хаанчилдаг. Түүгээр хаанчлуулах нь аз жаргал амар тайван гэж итгэж байна. Түүгээр хаанчлуулах нь тэр агуу хувиршгүй хайр дотор ёроолтой амьдрал гэдэгт итгэж байна. Амен уу. Гол нь бид Есүсийг хаанаа болгодоггүйд асуудал байдаг. Бид өөр юмыг хаанаа болгоод Есүсийг туслахаар нь тавьчихдаг. Тэрийг солиосоо гэж хүсэж байна. Чин сэтгэлээсээ амен уу. Өдрөмтөө Есүс бидний хааныг магтаад яг өөрийнхөө зүрхний хаан сэнтийг эзэнд өгье. За заалны гэрлийг басгаж өгөөрэй.